Сайн байна уу? Танд энэ өдрийн мэнд хүргэе. За өнөөдөр Вашингтон DC хотод Америкийн нэгдсэн улс дахь Монгол эрдэмтэн судлаачдын анх дахь эрдэм шинжилгээний хууль болж байна. Тэгээ өнөөдөр маш олон студентс олон мужаас маш олон эрдэмтэн, доктор, профессорууд ирлээ. Тэгээд энэ удаагийн ярилцлага тантай хийж байгаад маш их таатай байна. Миний нэр Отхон Жаргал. Би энэ We Together гэж хүүхэд клуб хөгжлийн төвд ажилладаг. Миний ярилцагч хүн маань нийгмийн антропологч, профессор Боянлагын Мандах. Та тэгээд бүр өөрөө манай үзэгчид өөрийгөө дэлгэрэнгүй танилцуулах бай. За баярлалаа. Тэгэхээр би одоогоор Массачусетсийн технологийн их сургуульд антропологийн профессор хийдэг. Тэрний өмнө Харвардд PhD хийсэн антропологоор. Тэгээд тэрний өмнө болохоос Монголд Улаанбаатарт Монгол Улсын их сургуульд Монгол хэл шинжилгээр бакалавра хийж төгссөн, бас магистра хийсэн. Тэгээд Америкт ирснээс хойш хоёр том эрдэм шинжилгээний бүтээл гаргасан. Нэг нь болохоос эмгэнэлт онгодуу, тэгээд бөөм мөргөлийн тухай. Дараачийн том ажил бол эмэгтэйчүүдийн улс төрийн оролцооны тухай 3 парламентын сонгуульд дамжиж судалсан 1000 Steps to Parliament. Парламентэд хүрэх 1000 алхам гэсэн ном бичиж Чикагогийн их сургуулийн хэвлэлийн газраар хэвлүүлээд 2022 онд өнгөрсөн жил гаргасан. Харин тийм байлээ. Би таны эхний бол таны ном бол бас таны мэргэжилтэй холбоотой баг тийм ээ. Хоёр дахь номын чинь би нэрийг ерөөсөө зүгээр нэрийг сонсоод их сонирхолтой ном бичжээ гэж харж илаа. За сая өнөөдрийн таны илтгэлээс хүн судлал бол угаасаа айгүй том маш том юм сэдв те. Өнөөдөр би таны илтгэлээс нэг хоёр үг шүүрж авлаа. Бид нар ингээ бүгдээрээ амьтаа те. Бид нар ч бүгдээрээ амьтан тийм үү? Би хүн гэж тодорхойлохгүй. Хүний хүн гэж бусдыг амьтан гэхгүй. Тэгэхээр бид нар өөрсдөө амьтц те. Тэгвэл хүн болохоор л амьтаа байж болоод идэг. Амьдралтай байж болоод идэг те. Тэгсэн таны илтгэлээс гарч байгаа үг бол бид нар амийг амьдрал болгох бүх амьтан бол амьдралтай юм гэдэг тэр хоёр үг бол их сонирхолтой талаа. Би өөрөө нохот хийж байгаа хүн байхгүй юу. Тэгэхээр нохог биний сонирхолтой юм. Таны судлаач нохог 70% хүнтэй генетикээр их адилхан гэж үздэг те. Тэгээ та энэ нохоо яг судлаач нэг сонирхолтой юм яриач. За их баярлалаа. Тэр чухал санааг үлгэж авч ингэж цааш дургуулж бодож асууж байгаа би их баяртай байна л да. Тэгэхээр энэ хүн амьтан хоёрын харьцаа гэдэг миний 3 дахь том судалгаа тийм шинэ судалгаа бол би дөнгөж эхлээд тэгээ тэрнийхээ тухай бусад хүмүүсийн бичсэн судалсан зүйлийг уншаад бусад антропологчдын зөвхөн Монголд биш бас дэлхийд даяар тэгээ Монголд бас амьтан сонирхдаг, амьтан авардаг, амьтан тижээдэг болон амьтдыг асарч хамгаалдаг ийм хүмүүсийн тухай бас амьтдын тухай ингээд судалгаа хийгээд явж байна л да. Амьтай байна гэдэг бол заавал амьдралтай байна гэсэн үг биш юм аа. Энийг бол ерөөсөө хүн ингээд одоогоор тэртэргүй бид нэр бусад амьтай тийм ээ амьтдаас илүү эрх мэдэлтэй байгаа учраас тэднэрт бол зөвхөн амийн хамгаалах, аврах, эсвэл хороох биш тийм ээ. Амьдралтай байлгах гэдэг бол ерөөсөө хүний үүрэг юм а гэдгийг бол би энэ сая ихтгэл бэлтэж байгаад ингээд үхчилж тийм ээ ойлгож өөртөө ойлгож ингэж ирлээ л дээ. Тэгээд тэр болохоор бас юутай холбоотой хүмүүсийн энэ ёс суртахуун гэж байна тийм ээ. Энийг ухамсарлаад тэгээд бид нэр өөрсөндөө л ерөөсөө энэ оршин тогтнох хугацаанд өөрсөндөө амьдрал бүтээж ирсэн дэлхийг эзэгнэж байгалыг өөрийнхөө эрх мэдэлд оруулж тэ. Гэтэл ингээд эргээд харахад бол маш их зүйлийг устгасан үгүйсгэсэн байгаа байхгүй. Тийм болохоос бид нэр өөрсөндөө амьдрал өгөөд бусдад бас амьдрал өгөх ёстой байна гэдгийг бол хүмүүс ухамсарлсан тэрийг судалж байгаа. Тэгээ тийм хүмүүстэй нэгдээд цаашаага өөр тийм сонирхолтой талаас нь судлаад явж байгаа. Тийм. Энэ бол аюу сонирхолтой үндэс байна. Яг таны хэлж байгаа тэр байхгүй. Бид нар жишээлбэл бусад амьтдын амьдралын заагаад эсвэл ингээд зогсоогоод эсвэл цааш нь үргэлжлүүлээд ингээд явуулаад байна шүү дээ. Яг хүн гэдэг давуу ирэхээр тийм ээ. Давуу. Тийм. Тэгээд
бас нэг юм яг нэг хөвчлээ асууя л да танаас. Муурыг эзнийгээ өхөөсэй гэж боддог гэдэг яриа байдаг шүү дээ хүмүүсийн дунд те. Мэдээж одоо хинж тэгээ хэлцэн тэгж бодлын уншдаг ч юм уугүй ч юм уу гэдгээс сургуулаад бид нөгөө танаас нэг асуулт асуусан шүү нэг нохоо 70% одоо генетикээр хүнтэй адилхан гэдэг шиг бүх амьтад нэг юм тодорхой хувь одоо мэдрэмжтэй одоо ойлгоцтой ойлгодог ухаантай байх те. Та тэр хоёр нь бол сонирхож те мэдээ судалж исэн баг. Та тэрийг нэг айгуу гоё ингээ одоо ойлгомжтойгоо яриач. Тэгэхээр хүн судлалд species гэж одоо тийм ээ амьтад тэгээд speciesism гэж тийм одоо үзэгдэл байна гэж үздэг. Өөрөөр хэлбэл хүн бусад амьтдыг иерархаар тийм ээ ингээд зааглаж ялгадаг, хязгаарладаг. Тэр нь одоо дээгүр зиндааны, тэр нь доогуур зиндааны, тэгээд дуртай амьтан, дургүй амьтан. Тэгээд амьтан дотроо бүр тийм үйлдвэрийнхэд нь илүү сайхан ханддаг. Тэгээд илүү ухаантай. Тийм цагаан муур гоё илгэн, тийм муур тиймэрхүү илгэн одоо эсвэл тийм нохоо илүү ухаантай гэдэг. Ингээд ерөөсөө бид нэр маш их зааглаж нэг ёсоор ялгуурлан гадуурхаж үздэг. Тэрийг speciesism гэж байгаа тийм ээ. Тэгээд тэр утгаараа манай фашизм гэдэгт яг тийм харин тэр расизм, фашизм гэдэг чинь бүгдээрээ тэр юм үнэлээд тийм бас нэгэн изм. Бас нэгэн изм. Тэгээд нохойд бид нар илүү илэгтэй Монгол одоо бид нар гэдэг нь монголчууд илүү илэгтэй түүхэндээ муурд их тийм ойлгомжгүй ханддаг уламжлалаараа муу ёрын гэж боддог тийм болохоороос тэрийг одоо нэг тийм заагийн амьтан гэж нэрлэдэг гэдэг boundary animal гэж эднэрт бас тийм нэр томьёо байдаг антропологийн шинжилгээ ухаан. Тэр нь юу гэхээрээс одоо хүн одоо чухам яаж тэр амьтанд хандж ийн гэдгээс тэр хүнийг ямар уу гэдгийг бол бас одоо хог хүнийхэн мөн чанарын тэгж одоо шинжиж штэ. Тэгээд би нэг сонин гайхалтай юм одоо ажиглаж эхэлсэн гэхээрээс одоо суурин амьдарч байгаа маш олон монгол гэр бүлүүд мууранд маш сайн хандаж эхэлж байна. Өөрөөр хэлбэл шинэ соёл бий болж байна. Өөр болж байна. Тэгээ муур бол гэмгүй маш одоо ухаалаг хөөрхөн амьтан хэрвээ үнэхээр тэгж бид нэр заавал тэгж ухаантай ухаангүй хөөрхөн мухаа гэж ялгарлах гэж байвал ерөөсөө гайхамшигтай амьтан энэ бол нохооноос ямар ч ялгаагүй өөрийн гисэн орон зайтай ухаантай өөрийнхөө төлөө ерөөсөө маш их өөрийнхөө үр удмын төлөө маш их анхаардаг. Бид нэр л ойлгодгүй, мэддэггүй болохоор хүн ерөөсөө тийм маш цэвэрч хүн ерөөсөө мэддэггүй юм ал муулдаг. Ойлгодгүй юм ал муугар бод. Хүн мэдгүй юм хадайсан гэж хэлсэн үг шүү. Тийм. Тийм таны хэлдэг яг үнэ. Тийм болохоор бид нэр судлах нь их чухал. Тэгээд яаж амьдарч ийн тийм ээ? Муур хаана амьдарч ийн, яаж зовж ийн, ямар өвчин тусч ийн, хүмүүс, хүүхдүүд, ном юм болохоор хүүхдүүд одоо яаж харьцаж ийн заримдаа тийм бас сайхан харьцахгүй шүү дээ тийм ээ. Муураас хүний өвчнийг аваад бас яадаг тийм тал байгаа юм уу? Тийм тэгж тэр чинь ерөөсө бүр тэрийн бүр ажил болгоцсон. Одоо жишээлбэл Америкт бол тийм ээ одоо стресстэй байгаа, шалгалт өгж байгаа хүүхдүүдэд одоо муур хэрвээ ойрхон байх юм бол стрессийн тайлдаг, настай хүмүүст муур сайн даралт багасгадаг энэ төр гэдэг одоо нөгөө л бид нэр амьтдыг ашиглаж амьтдаас ресурс авч амьдардаг яг тэр хэлбрээрээ л үргэлжлээл амьтдаа ажилуулаад амьтдаасаа үр шимийг хүртэл тэгж амьдарч байгаа. Муурыг ч гэсэн бас тэгж ашигч байдлаар хараад ингэж амьдарч байгаа шүү дээ. Таны яг энэ ярианаас нэг юм төрчлөө. Энд одоо муур нохоо одоо ер нь амьтдыг зөвхөн муур нохоо бүх амьтдыг emotional therapy гэж үздэг тийм ээ. Тэгэхээр Монгол тэгээ бүр гэрчлэгээ болгодог. Тэр олгосон гэрчлэгээтэй муура нохоогоо амтнаа олон нийтийн газар ханч ингээд чөлөөтэй авч явж болдог сертификат юм зүйлээ гэдэг шиг бас Монголд бас яг тэгж болох тийм. Одоо би бас мэдэхгүй байна яг тэгдэг гэсэн. Одоо тэгж эхэлсэн. Тэгээд ялангуяа нөгөө хөтөч нохоо. Оо яа. Тийм. Тэгэхгүй болох шүү дээ. Service dog энэ гэдэг. Тэгээ яг бид нар чинь суурин амьдралд ороод их удаагүй учраас энэ бас суурин амьдралыг дагаад ирж байгаа бас нэг соёл. Монголчуудыг байгальтайгаа ойрхон амьдардаг, амьтанд хайртай, малдаа ээлтэй гэж ярьдаг. Тэгэд гэрийн тижээвэр амьтан муур нохоо бол одоо бусад өөр гэрийн тижээвэр амьтан бол малаас өөр. Бид нар малдаа хичнээн хайртай ч гэсэн энэ бол эдийн засгийн юу штэ тийм ээ баталгаа ерөөсөө идэхийн юу гэж хүн идэх юм аа муулах уу тийм ээ тэгээд энд юуг ярьж байна гэвэл идэхээс
цаашаа өөрөөр хэлбэл тэр амьтнаас тэгж эдийн засгийн болон материалын юм хүсэхгүйгээр нэхгүйгээр хүний хувьд хайрлах тухай ярьж шээ. Тэр амьтнаасаа гоё баяр баясгалаа өмнө тайвшрах юм байна гэх мэтээр тийм ээ. Тэгээ магадгүй одоо ганцаардсан үед чинь танд хань болно тийм үү. Гэрээ эзгүй орхихгүй та гэрт чинь хань болоод хараад гэр бүлийн нэгэн гишүүн. Тийм ерөөсөө гэр бүлийн нэгэн гишүүн. Одоо би чинь бол нэг нохооны одоо ээж шүү дээ. Нөө за. Намайг нэг ээжээгээ бодсон нэг нохоо байна тэнд. За ингээд сонирхолтой ярилцлага өрнөөс нь танд баярлалаа. Одоо тэгээ өчнөө юмэр бол бас гой сонирхолтой асуулт бол байлаа. Тэн тэгтээ одоо маш олон эрдэмтэд одоо таны ард байгаа шүү. За баярлалаа. Намайг өрсөндөө баярлалаа. Их амжилт хүсье. За энэ жооны ажил маш их амжилт хүсье. We together in this гайхамшигтай гоё байгууллага гаргаад амжилттай ажиллаж байгаа. Баярлалаа. Баярлалаа.